Сайн байцгаана уу? Манай багийн гишүүд алга Чинболор, Төмөрбаатар, Одон чимэг, ганц цэцэг Бат Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй манай баг машины утаанаас ялгарах бохирдуулагч байцын хэмжээг судалж үзсэн. Таамаглал Кёотогийн протоколоор дараах 6 төрлийг хийх хүлэмжийг хийх хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь CO2 буюу нөөц хүчлийн хийн давхар эсэл юм. Агаар мандалдах хүлэмжийг нь инфравулан туяан дулааныг сансарт дэгдүүлэхгүй барьж дэлхийн гадаргуу болон агаар мандлын доод засгийн температурыг нэмэгдүүлж байдаг. Хүний үйл ажиллагааны үр дүнд үүссэн нөөц хүчлийн хий 22% нь тээврийн хэрэгслээс ялгардаг байна. Иймд бид дизель хөдөлгөөртэй болон хайбрид хөдөлгөөртэй хоёр автомашинаас ялгарах CO2 хэмжин харьцуулсан. Таамаглал манай багийн гишүүд ярилцсан дизель хөдөлгөөртэй машин нь хайбрид хөдөлгөөртэй машинаас их бохирдуулагч ялгаруулна гэж үзсэн. Аргачлал нэгт нь под төхөөрөмжөө зөөрийн зай хураагуурт 1 цагийн турш залган туршилт хийхдээ бэлтгэн. Ижил хугацаанд ажилуулсан 2 машиныг 1 метрийн зайтай байршуулна. 3-т нь под төхөөрөмжөө эхний бэлтгэсэн том аврын машины янданд 5 см зайд 10 минут байрлуулна. Үүний дараа подоо 5 минут амраана. 5-т нь удаах бэлтгэсэн жижиг машины янданд подоо 5 см зайд байрлуулан 10 минут болгоно. 6-т нь үүний дараа подоо 2 минут амраагаад дата анализыг хийнэ. Дээрх аргачлалын үр дүнд графикаар харуулсан байна. 13 цагт подоо асан Астана автомашины дизель хөдөлгөөртэй автомашиныг судалж үзсэн байна. За хамгийн дээдэлтэй 12,000 нөөц хүчлийн хий ялгаруулсан байна. Үүний дараа подоо амраагаад 10 минутын дараа Брус автомарк машин буюу хайбрид хөдөлгөөртэй машины яндан судалж үзсэн. Үүнд 2,000 нөөц хүчлийн хий ялгаруулсан. Дүгнэлт бид энэхүү туршилт судалгааг хийснээр өөрсдийн таамагласан үр дүндээ хүрлээ. Дизель түлшээр ажилладаг машин цахилгаан мотортой машинаас 3-аас 4 дахин их бохирдуулагч бодисыг ялгаруулж байгааг уг судалгааны үр дүнд үзлээ. Энэхүү судалгааны үндсэнд ах эгч аав ээжүүдэд зөвлөх нь цахилгаан мотортой машиныг хэрэглээндээ төлхөө хэрэглээрэй. Алдааны магадлал туршилтыг зөвхөн нэг орчин нөхцөл буюу гадаа хасах 12 градуст хийсэн нь тутмаг байж болох. Талархал Колорадо мужийн Боулдер их сургууль, Public Lab Mongolia, мөн Монгол улсын боловсролын их сургууль, IQ хөтөлбөрийг зохион байгуулж буй ментор багш нар түншлэн Архангай аймгийн 3 дахь сургуулийн багш нар болон бүх тусалж тэмцэн ах эгч нартаа талархал илэрхийлье.